Сайн байна уу? Сайн байна уу? За би танаас хоёр асуулт асууя. Хоёр асуулт асууя. За эхний асуулт нь Жаанхын хөвгтэй. би Монгол их гэдэг зүүн хараа гэх. Зүүн хараа гэх. За. Нөгөө шиний наад юу чинь зүүн хараагийнхаа юм дээр бичиж байгаа үгүй дээ. Үгүй энэ урлагийн нэг юм сувг байдгийг. За баярлалаа минь. За. За. Ахын ярихдаг хүмүүс шүү дээ. Оо сайн шүү дээ. За таны дуртай уран бүтээлч юм бэ? Тэгээ урлагийн альч төрөл үж болно. Дээрэс нь дэлхийх үж болно, Монголын үж болно. Дуртай уран бүтээлч ихлээр одоо би өөрөө мэрэгжлийн талаас хэлээ зүгээр Куросава байгаа юм. Акира Куросава Японы оюутан үеэс эхлээд манд шүтэн бишүүдийг найруулагч байсан одоо чивэр юм да. Тэр энэ л хүндээ тэг олон хүн нээлж болно зүгээр нь хамгийн голыг хэлвэл тэг Гол яг киног нь бүр онцлол. Гөө кино одоо энэ кино бүхэн сайн шүү дээ Куросавагийн чи үзэхэд тий одоо Семеноор л дэлхийд анх гарч ирсэн тийм ээ. Венецийн фестивалийн алтарславал тийм ээ. Тэгээд тэрнээс ч хойш ер нь Куросавагийн хин кинонууч нь олон улсын том фестивалуудад орж исэн дандаа хайргдаж исэн тийм ээ. Тэгэл Гран При болон той тийм сайхан найруулагч. Тэгээд Куросава надад юу сайхан санагдсан хэрэг ямар ч сэдвэр хаач очиж кино хийсэн. Нэг одоо өөрийнх нь бүр нэг яхахгүй Куросавагийн нэг тийм почерк тийм ээ байдаг үлддэг тийм ээ. Гэж бол орос дээрэл дэрсүү гэж нэг хийсэн дэрсүү зол хоёр анги тэнд л Куросавал нэрчж байгаа юм чинь тийм. Тэр бол том уран бүтээлч хүний шинж шүү дээ тийм бидтэй. Тэг өөрийнхөө танигдахгүй хинч өөр хүнтэй ялгагдахгүй зөвхөн өөрөө байна гэдэг бол том уран бүтээлчийн одоо нүүр царим юм бит. Тэ. За хоёр дахь асуулт. Хоёр дахь асуулт маань хэрвээ таны авахыг хүсдэг уран бүтээл одоо дүрслэг урлагийн төрөл үж болно. Эсвэл үзхийг хүсдэг уран бүтээлч юм уу? Үзхийг юм уу? Эсвэл авахыг хүсдэг. Альч төрөл үж болно бас урлагийн. Гүү яав дээ энэ би бол түрүү хэллээ ерөөсөө миний одоо нэг тийм одоо нэг ганцаараа гачин болдог шүү дээ сэтгэл өмрөө нэг тогтов. Тэр үед бол би энэ Феллини кинонуудаас Куросавагийн кинонуудаас тавьж үздэг байхгүй юу. Тэгэхээр зэрэгч нэг нөгөө сэтгэлийн хямрал чинь аажимда мэдгэдэхгүй алга болно. Нэг кинонд орчих юм чинь. Тийм ээ. Өөрөөр хэлбэл үзэгчдийг өөртөө татаад өөрийнхөө ертөнцид аваад орчих байгаа гэдэг чинь тэр уран бүтээлийн чадал мөн шүү дээ тийм ээ. Би тэгдэг байхгүй юу ингээд янз бүрийн нас дээр юм байж тийм ээ. Тэгэхээр зэрэг Куросавагийн киноноос бушуухан тавиад яваад харна. Тэгээ нөгөөхдөө ингээд нөгөө сэтгэл зовж исэн чадлаг болчих. Тэр бол гоё л доо. За их баярлаа. Таны дуртай уран бүтээлч. Тэгэхээр урлагийн альч төрөл байж болно. Гадаад их юм уу Монгол юм уу? Гадаад Монгол хамаагүй. Ер нь бол Дуда Грач. Би бол Дуда Грач одоо юу гэх юм миний дуртай гэж хэлэхээсээ илүү надад ойр сүнслэг юм нь ойр байдаг нь Дуда Грач байдаг тийм ингээд. Тэгээ нөгөөх нь бол Редон одоо байсан тийм. Ер нь бол би зураач болгоноос бол янз янзын гоё юу хийн өөрийнх нь дотоод ертөнцийн юм нь олж харддаг л да. Тийм болохоор олон байдаг тийм. Дуда Грач хаанхын уран бүтээлч вэ? Ер нь бол Польшийн. Тий би олон жилийн өмнө үзэсгэлэнгийн үзэх гэж бүр явж исэн. Яагаад чи би тэр дотроос өөрийнхөө юу хийн миний дотоод ертөнцид байдаг юмыг би тэр хүний уран бүтээлээс олж харсан байгаа байхгүй. Тийм болоод би явж исэн ба тий зарим юмд. Яг одоо миний үе бол Дуда Грачтай адилхан биш. Тэр үе бол миний хуучин үе, ретроспектаре гэдэг тэр үе байж тээ тий. Миний аав үзэсгэлэн тэнд байгаа төстэй юмнууд байдаг болохоор би тэр хүнийг хайх гэж очиод би бүр Польшид олж авах гээд үзэсгэлэнгийн үзээд каталогийг авцраад 99-нд авцарч исэн байхгүй. Тийм түүхтэй тий. Вау. За хоёр дахь асуулт. Хэрвээ танд ямар нэг бүтээлийг авах одоо эрхийг болгол та ямар бүтээл авах байсан бэ? Миний гол эрхэмлдэг зүйл миний дотоод сэтгэл байгаа байхгүй юу? Би ямар бүтээл гэхчээ би илүү зураач харснаас надад юу ойрох вэ? Би гэртээ ямар зураг, би өөртөө ямар зураг ойртуулах уу гэхлээрээ заавал тэр зураг надад гэрэл гигээг л авчрах хэрэгтэй миний зүрхэнд те. Тэрийг нээж чадвал сүнслэг зүйлийг л нээж чадвал би тэр зургийг
худалдаж авна би чадна гэж боддог байгаа байхгүй. За баярлалаа. Мөрөөдөл нь удахгүй биелэх баха. За сайн уу? Таны дуртай уран бүтээлч хэн бэ? Дэлхийн хууч болон гадаадын хууч болон урлагийн аль ч төрөл байж болно. За Монгол уран бүтээлч байгаа. Ёндон Жамцын Төгөлтөр гэд Монгол зургийн зураач. Гэхдээ ийм орчин үеийн бүтээл хийдэг бас. Тэр За яагаад дуртай гэсэн юм бол? Өөрийнхөө бүтээлүүдүүд ингээд Монгол одоо юу гэдэг тийм агуулгыг ингэ шингээдэг хэрнээ тэрийгээ маш юм гоё өөр юм хэлэмжүүдээр ингээд хүнийг ингээд бодох тийм зүйлтэй гэх юм уу? Тийм ч санагдаад идэв. За хоёр дахь асуулт. Авахыг хүсэж байгаа уран бүтээл. Мөн дэлхийн хууч болон Монголын хууч болно. Модельяны бүтээлүүдээс аль нэгийг авна. Яагаад? Тэр хүн ингээд амар философик байсан да ер нь бүтээлээ хийхдээ. Тэгэхээр тэр эмэгтэй хүний төслөл ч юм уу тэр бүх бүтээлүүд нь ингээд цаанаа юм мэдгүй ингээд нэг тийм байвал гоё санагдаад байдیں۔ За баярлалаа. За сайн байна уу та? За таны яг одоо дуртай уран бүтээлч хэн бэ? Гадаадын хууч болон Монголын хууч болно. Мөн урлагийн аль ч төрөл байж болно. Маш олон хүн байна да. Урлагийн одоо маш олон төрөл байна, бас салбар байна. Хүмүүс маань бас маш олон байна. Тэр бүгдийг тооцоход бол одоо хэцүү байна да. Гэхдээ яг онцлол за яг одоо жишээлбэл одоо манай Монголын бол одоо зан газар байна. Өндөр гэгэн. Тэр бол гайхамшигтай. За тэгээд дэлхийн гадаадын уран бүтээлч тэгээд тэр ярих юм бол тэгэл одоо хамгийн наацх нь гэтэл Густав Климт гэдэг одоо тэгэл. За тэгээд наашлаад ирвэл Орос өвлөлтийн дандаа лут уран бүтээлч зөндөө байна шүү дээ. Одоо тэгээд бид нар бол хүүхэд байгаасаа хараад өссөн. За хоёр дахь асуулт. За цуглуулагч өнөөс бас асууж байгаа. Азтаа гэхөө. Таныг одоо бас дэлхийн байж болно, Монголын хойж болно. Нэг бүтээл авах эрх олгол та аль уран бүтээлчийн ямар бүтээл авах байсан бэ? Одоо орчин үеийн урлагаас уу эсвэл одоо ер нь түүхэн ер нь аль ч одоо цаг үе байж болно бас. За би өндөр гэгээн зан газрынхаа бүтээлийг л авна да хамгийн нэгдүгээрт. Их бүтээлийг тий. Тань дээр байд юм шид. Байна байлгүй. Вау. Цуглуулагчны одоо гол зорилго чинь тэр шүү дээ тий. За баярлалаа. За баярлалаа. Сосрогч хоёр асуулт асууя. За таны дуртай уран бүтээлч хэн бэ? Урлагийн аль ч төрөл байж болно, мөн Монголын хууч болон гадаадын хууч болно. Тийм үү. Аюулгүй олон байгаа шүү дээ. Би одоо яах юм бүгдийг нэрлэх юм уу? Яг онцлол. Би Оросын зураач нарт их дуртай шүү дээ. Тийм. Жишээ нь Репент. Тийм. Яагаад? Яг ч юм их дотн санагддаг шүү дээ. Тэгээд ер нь маш гайхалтай уран бүтээлчл гэж би боддtiin. Репник л. Тийм. За таныг гэртээ нэг уран бүтээл авах эрхийг олгвол та ямар бүтээл авч тавьсан бэ? За мөн адил гадаадын хууч болон Монголын хууч болно. За гэртээ бүтээл авна гэхлээр чинь би одоо реалист бүтээл авахгүй гэртээ. Тийм ээ. Аль болохоор тийм орчин үеийн гоё зохиомжил гэртээ авна да. Тийм. Яг онцлол байгаа юу? Санаанд орж байна. Васарили. Яагаад? Васарили бол тэгээ харахад бүтээл нь их одоо хялбарч юм шиг харагддаг тий. Гэтэ тэрэнд бол маш их ухаан шингэсэн, маш их хөдөлмөр шингэсэн тий, маш гоё одоо өнгө тий, өнгөнүүдийн нэгдэл байдаг учраас тэгээд дээр нь тэр их цэгцтэй тий. Тийм учраас би Васарилигийн бүтээл идүү хэрэг олддог юм бол гэртээ тавина л гэж бодож байна. За баярлалаа. Мөрөөдөл биелэх болтугай. За таны дуртай артист юм бэ? Урлагийн аль ч төрөл байж болно, Монголын хууч болон гадаадын хууч болно. За зураач нь гэвэл булган, булган. За булган зураачи яг юу нэгж татсан бэ? Яг нэг өөрийн гэсэн нэг юм стилтэй хүү, индивидтэй хүү зурагных нь хувь. Цаанаас амар татагддаг, амар өөр зурдаг.
Тэгээ техникийн хувьд ч гэсэн надад амар таалагддаг. Яг тэгж зурдаг болох юмсан гэж бас амар хүсдэг. За хоёр дахь асуулт. Ямар нэг бүтээлийг гэртээ тавих одоо эрхийг олгол ямар бүтээл байх байсан бэ? Мөн Монголын хожил нь гадаадын хожил нь. Би яг багшийнхаа зургаас тавихаа, барах багшийнхаа нөгөө нэг муу иргэншилгээ нэг зураг байдаг. Тэр нь бүр амар туртай. Тэрийг гэртээ тавихаа. Муу иргэншлээ. Ягаад? Утга санаа ч гэсэн яг Монголын нийгэм ингээ шүүмжилсэн. Тэгээ зохиомжийн хувьд ч гэсэн амар тийм гоё бэлэгдэлтэй. Тэрвэр нь бас өдрөөлгөө хараад ямар техник ашиглаж сурсныг нь хараад тэгээд суралцгаа. За, мөрөөдөл нь биелэх баха. Төмрөгч сайн байна уу? Сайн байна. За, танаас хоёр асуулт асууя. Таны дуртай уран бүтээлч юм бэлээ? Монголын хожил нь гадаадын хожил нь. За гэлэмт. Гэлэмтийн яг аль зурганд нь илүү дуртай вэ? Яагаад? Бүх зургнууд нь гоё тийм. Одоо яг миний мэргэжил монументал одоо уран зураг гэдэг тэр чиглэл рүү нэлээд төгсөн гэх юм уу. Ер нь бас бараг залуу үеэс л одоо нэг дүрслэг сурч явах үеэс л би нэг гэлэмтийн уран бүтээлийг их сонирхдаг байсан. Одоо хүртэл тэрэн шиг зурх хямсаал гэж боддөг шүү дээ. Тэр зохиомж, тэр өнгө гайхамшигтай. Та яг оригинал бүтээлийг үзчихсэн үү? Ер нь үзсэн. Гэлэмтийн тий. Бүтээлүүдийг үзчихсэн. За одоо хоёр дахь асуулт. Та хэрвээ гэртээ нэг бүтээл авах эрхийг олгвол ямар бүтээл байх байсан бэ? Монголын хожил нь гадаадын хожил нь. Гэхдээ энэ бол маш их бүтээлийг авмаар байдгийг. Гэхдээ одоо ер нь нэг сүүлийн үед бол жоохон тийм орчин үеийн тийм хэлбэр форм харуулсан тийм бүтээлүүд их дурлцаад байгаа гэх юм уу тий. Жишээ нь онцлол инх таваа бүтээлчийн баримл байдаг байхгүй. Их тий инх таваагийн их гоё тийм баримлын бүтээлүүд байдаг. Манай дархан хүмүүртлөө их хажуугаар нь баримлын хэлбэрийн тэр их гоё бүтээлүүд байдаг. Гэхдээ манай Монголын маш олон орон баримлчд бол их гоё бүтээлүүд иж манай Сретер багш байна тий. Надад би бас зураачдын тийм баримлын бүтээлүүдийг бас суулуулдаг. Яасан гоё. За баярлалаа.